За эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлтгэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг та бүхний хүртэ болоход бэлэн болж байна. За энэ удаагийн дугаараа бид өхөн Өвөр хангай аймгийн Хар өрийн сумаас удаа бэлтгэн хүргэж байна. За Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр за зуны ихэнх сарын эхэнд за Хар өрийн сумын хангай харихныг дахих тайх одоо ёс үйл болон за тахилга зориулсан Бэсрэг Баяр наадмыг зохион байгуулдаг уламжлалтай. За энэ жилийн тахилга болон Бэсрэг Баяр наадам 17 дугаар жарны Элдэн эрдэнэт хэмээх модон байгаа жилийн зуны тэргүүн хөх лөө өдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хангай харихныг дахих уламжлал ёсыг зохион байгууллаа. За тахилга ёслолыг Хар өрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг даргын болон засаг даргын тамгын газар, за нутгийн аж ахуйн нэгжүүд, нутаг орно гэсэн сэтгэлтэй олон хүмүүс хамтран зохион байгуулсан юм аа. За тахилга 2025 оны 6 дугаар сарын 4-ний өглөөний 5-аас цагаас 7 цагийн хооронд хангай хайрханд зочид гарч тахилгын ёслол эхэлсэн. За тахилгын ёслолын үеэр одоос Эрдэнэ зүүн хийдийн ламнар ном хорж, мөн морин хуурын татлаг уртын дуу ишгэлж хайрхны түүх, зан үйл, тахилгын утга агуулгын талаар танилцуулга хийгдэв. За мөн одоо хайрхны тахилгын ёслолыг сумын удирдлагууд нээж өгүүлсэн. За тухайлбал иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Нин Дарам, сумын засаг дарга Бат Эрдэнэ нар нээж өгүүлж сүсэгтэн олон болон нутгийн олон түмэндээ зуны ихэнх сарын мэнд болоод тахилгын энэ одоо ёсол үйлийг арга хэмжээний одоо мэндийг өргөн дэвшүүлсэн байгаа. За тахилгад бол Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын уугуул сугуул ард иргэд хол оройос хүрэлцэн ирж нутаг усандаа залбирч за нутгийнхаа одоо шүтээ хангай харихандаа гарч өөрсдийнхөө эдээ будаа сүшиг биширлээ даатгаж одоо залбирсан. За сумын одоо ард иргэдээс гадна нутгаас төрөн гарсан алдар туяачид, бөхчүүд, за үндэсний сурын шагаан одоо тамирчид гээд ер нь одоо бас энэ хангай хайрхандаа шүтэж биширч өөрсдийнхөө ажил амьдралыг даатгаснаар амьдрал нь одоо дээшил дэвшиж олон одоо амжилтыг гаргаж байгаа салбарын хүмүүс өнөөдрийн одоо тахилгын үйлийг харах хэмжээнд одоо хүрэлцэн ирсэн байсан гэдгийг хэлгээд таатай байна. За ингээд одоо эрхэм мөндөд үзэгчид та бүхэн нэвтрүүлгийнхэнд Өвөр хангай аймгийн Хар өрийн сумын хангай харихны тахилгын шашин соёлын үйл болон за нээлтийн арга хэмжээг бүлээн авч үзнэ үү. Эрхэм хүндэт ахын дүүсээ Хар нутгийн иргэд зочид төлөөлөгч та бүхэнд зуны тэргүүн цагаачин могоо сарын 3 хөглөө өдрийн мэндийг хүргэн айлтгая. Эрт дээр үеэс монголчууд бид их дэлхийгэн дээдлэн хүндэлж онгон дагшин газар нутаг хайхныг дахиж байгаль ихэн шүтэн наниж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Хангай харихан бол бидний бахархал төдийгүй монгол түмнээс өсөглөн хүндэлдэг өлзий буян хишгэн харамгүй хайрлж зон олон амар амгалан эрүүл энхийг байхыг хүсэн залбирдаг онгод орших ариун газар бөгөөд Эрдэнэ зүүн хийдийн анхны хувилгаан лам давг даржаа онц хойлон 100 жилийн өмнөөс дахиж эхэлсэн. Хайрхан тахилгын зан үйлийн уншлагын судрыг хангай тахилгын судраас үндэслэн Эрдэнэ зүүн хийдийн 7 дугаар ширээт лам давг даржаа 1771 онд очир дүрслэгдэх хааны айлтгалаар зохиосон байдаг. Хангай хайрхан тахилга нь монголчуудын эртний уламжлал соёлын өвийн салшгүй хэсэг бөгөөд зөвхөн зан үйлийн шинж нартай бус байгаль дэлхийгэн дээдлэн хамгаалах нутгийн иргэдийн ив нэгдийг бэхжүүлэх нутаг орондоо хэмэр цаг оршихыг бэлэгдэл болсоор ирсэн түүнчлэн ийхүү тахилгын ёслол нь үндэсний соёл өв уламжлалаа хадгалан хамгаалах залуу хойч үедээ байгаль орчинтой зөв харьцах ухамсарыг төлөвшүүлэх нутгийн хамтын үнд зүйлсийг баттгах чухал ач холбогдолтой үйл явдал гэдгийг онцлон тэмдэглэж байна. Өнөөдөр тахилгын ёслолд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Энэхүү ариун тахилгад сэтгэлээр зүрхээр оролцож байгаль дэлхийг хамгаалах хүн байгаль шүтэлцээг баттгах нутгийнхаа хөгжлөл хүний сайн сайхны төлөө залбирах учиртай хангай харихан эвэж хэмрэл ундаан арвжин хүн зон олон элбэг хангалуун инх тунх байх болтугай.
Тэгэхээр бол энэ хангай овоо энэ хангай хан энэ болвол дээр үеэс нь одоо энэ ном судраас төгс сурвалж бичгээс харж байхад болвол манай одоо халахын одоо энэ төр тулсуудын хангуудын овоо гэж дахиж ер нь л хангууд л одоо дахидаг байсан тийм учраа заншилтай юм байлээ. Тэгэхээр бол энэ одоо дахилгыг бол Эрдэнэзүүгийн одоо ширээтлам давгад даржаа зохиосноос хойш бол одоо ард түмэнд нийтэд одоо их дэлгэрсэн байдаг. Тэгэхээр энэ дахилгын одоо энэ үест уншлагын үест юу уншиж байна гэдгийг бол багахан дурдах юм бол за одоо энэ дахилга эхлээд бол одоо энэ зурган дээр харагдсан байгаагаар энэ хангааваа энэ лусын эзний бол дээр нь бол очир байна бурхан залсан байна. Тэгэхээр энэ очир байныг бол манай Монгол орон за ялангуяа манай Эрдэнэзүү энэ хэсэг бол одоо очир байныг бол одоо голлон шүтдэг байдаг. Тэгэхээр энэ уншлагын ихэнд бол одоо очир байны тайлаг дахлил явна. Түүний дараагаар бол хангаавны одоо хангаан хайрхныхаа одоо эзнийг урин залж за тэгээд түүндээ дахлыг бол одоо бодиттой бэлтгэсэн дахил болон сэтгэлээр хулгасан дахил бүгдийг бол өргөөд түүний дараагаар намжлагын хэсэг дээр бол бид бүгд одоо энэ хангааваа болон энэ байгаль ихтэйгээ буруу харьцсан байдаг юм уу? За хайр гамгүй хандсан энэ зүйлээ бол намжиж болох юм байгаа. За түүний дараагаар бол одоо хангаавны эзнийхэн одоо энэ тааллыг нь одоо хангахын дахил гэж явдаг. Түүний дараагаар бол пэрэнжил буюу үйлсээ даатгал гэж явж байгаа. За энэ бүхнүүд дээр бол та бүгд ажил үйлс тэр бүхнээ даатгаж за түүний дараагаар бол одоо даллаг гэж явж байгаа. Даллаг дээр бол юу гэж бодох вэ гэхээр манай хүмүүс маань бол ихэнхдээ эд баялагийг л одоо дуудаж сайн сайхан байхын төлөө ингэж дуудаад байдаг. Тэгэхээр бол энэ дээр бол даллагны хамгийн ихэнд одоо даллах ёстой юм бол бидний насны буян гэж ярьж байгаа. Насны буйнаа даллаад одоо нас урт байх юм бол бусад одоо эд хөрөнгө болон тэр бүх зүйлс бол одоо ташимд нэрнэ гэж ярьдаг. Тэгэхээр энэ одоо уншлага бүхэн дээр бол та бүгд сайхан ажил үйлс бүх зүйлээ за тэгээд дээрэс нь одоо энэ байгаль их оронтойгоо харьшилсан зүйл байх юм бол энэ бүгдээ намжлаад тэгээ сайхан сууцгааж яхад болно доо.
За уул ус дахих Монгол ёс нь монголчуудын олон мянган жилийн турш уламжлагдж ирсэн уламжлалт ёс заншил юм аа. За уул ус байгалаа дахих нь байгаль орчноо дээдлэн хамгаалах нүүдэлчин төмний хүн гүнзгий ойлголт юм. За хүн өөрийн байгалийн салшгүй нэг хэсэг бөгөөд түүний бүтээгдэхүүн гэдгээ ойлгосон учраас анханасаа орчин тойрноо шүтэн биширж зөв зохистой ашиглаж ирсэн түүхтэй. За энэ ч утгаараа Өвөр Ангай аймгийн хар хорин сумын ард иргэд маань ус эрт дээр үеэсээ энэхүү хайрхнаа дахиж өөрсдийнхөө ажил амьдралыг даатгаж мөн ус энэ хайрхныхаа зан үйл болон тахилах зориулсан Бэсрэг баяр наадмыг бас хэвээнд итгэж зохион байгуулж ирсэн удаатай байлээ. За энэ жилийн Өвөр Ангай аймгийн хар хорин сумын хангай хайрхны тахилах баяр наадмын ёслолыг Эрдэнэзүү хийд зэрэглэх хож хариуцлагатай зөв компани захирал Гард Магна Creative Mongolia компани ерөнхий захирал Зануузар 100 апартмент төслийн удирдагч Минд Баяр уран шилэн хийс хариуцлагатай хувьцаат компани ерөнхий захирал Лодой оргил олны хүрээ хариуцлагатай компани захирал Ганбаатар нар болон нутгийн ард иргэд бас ивент итгэж нөхөө арга хэмжээг зохион байгуулсан юм аа. За ингээд бас хангай хайрхны тахилга маань олон шашин номын үүлээр хөргөж иж байлаа. За нутгийн ард иргэд өөрсдөө бэлдэж ирсэн эдээ шүүснийхэн дээжийг овоондоо өргөж мөн улсын нутгийн зохион байгуулагчдын зүгээс хүрэлцэн ирсэн иргэдэд ард зутлаг тараах мөн цагаан эдээний дээжийг амсуулжсэн гэд олон төрлийн үйлээр хангай хайрхны тахилга маань өргөн дэлгэр өргөлж иж байсан юм аа. За эмээс бид зарим иргэдтэй уулзаж тахилгын талаар бас сэтгэлийг нь сонслоо. Сайхан тусч гэнэ үү та? Сайхан тусч байна. Тарантай сайн тусч байна уу? Сайхан. За тахилгын үйл оролцож байна. Сэтгэлээ олцохгүй да. Сайхан байна. Ахын хар хорин дээрээд 52 3 жил болж байна. Өнөөдөр л зорж ирлээ. Нэнээс өмнөд нь 2 өдөр нөгөө үлжээд өвөл нэг 2 чинь авандаг мөрөгдөж байсан. Тэгээ яг зорж ирсэн өнөөдөр л зорж ирж байна. Сайхан болдгийм байна. Сайхан байна. Агаар сайхан байна, сайхан байна. Олон хүн зөвлөж сайхан байна. За тэгээд нутгийн олондоо сайхан ирүүлэг хэлэхгүй те. Зуны сайхан, дэлгэр сайхан цаг ирж те. Бүгдээрээ ирүүдинг урттаа насалж энэ онд сайхан тусаа сайн л гэж дархан сайхан тусаарай л гэж иржтэй. Сайхан тусч гэнэ үү? Сайхан тусч байна. Сайн авжирв ажил хөдөлмөр тавлаг сайн байцгаана уу? За ингээ нутгийнхаа сайхан хайрхны тахилгад оролцож байна. Сэтгэлээ хайрганда
оролцож байна энэ үнд. Энэ нутгийн сайхан энэ овонд уламжилсан энэ овонд ер нь уламжилж манай гэр бүл болон манайхан дүү төрөлсөд энэ бол олон жил тагчаасан. Тэгээ сүүлүүд суман захиргаа гэж ингээд олон төмөн хүрээлж сүүлийн жилүүд ингээд тагтаг болсон юм аа. Энэ жил сайхан өвлөн үнэтэй хаврын сайхан энэ зун дэлгэр сайхан зун болж байна. Сайхан байна. Хайрхныхаа талаар бас бодж өгдөг зүйлээ бас ярьхгүй тий. Одоо манай л шүтэн дээ. Одоо яхахгүй энэ хангаа хайрхан бол манай шүтээ энэ л шүтэж цайныхын дээжийг өрөөж ингэж л явдаг болсон та бид бүхэн. Би энэ харавын сумын оогийн иргэн дөрчөр бидхэн байна. Танаас өдөр даалгараа явж байна. Багасаа л одоо энэ нутагт өссөн. Тэгээд энэ хангаа хайрхан дээр жил болгон ирж захирланд оролцдог. Хайрхны талаар бас бодж өгдөг зүйлээ. Энэ хайрхан эртээр үеэс хамтдаас сулж ирж жил болгон тагтыг байсан юм лээ. Манай аав ээж ярьдаг байсан. Яг түүхсийг бол марччихъя мэдэхгүй. За тэгээ энэ жил бас тахилга бол сайхан өргөн дэлгэр болж байгаа шүү. Сайн жил болгон өргөн дэлгэр болж энэ жил бүр сайхан болж байна. Гадна дотноос улсууд ирсэн байна. Улсын алдартай яаж аймгийн начин яасан дэвгчүүд бүгдээрээ л ирсэн байна.
За хөржүүлөө инхүү эрхэмдэд үзэгчтэй Өвөрхангай аймгийн Хар орон сумын иргэдийн төлөвч дуур засаг дарга түүний тамгын газар гээд олон байгууллагууд нутаг орно гэсэн сэтгэлтэй олон хүмүүс одоо хамтран зохион байгуулж байгаа Хар орон сумын 2025 оны хангай ярхны технологийн наадмын хурдан их насны мөрдийн уралдаанд одоо бүртгэгдсэн хурд хурдан хөлгүүд инхүү гарын 6-аас эргэж байна. За өнөөдрийн одоо хангай ярхны технологийн наадмын хурдан их насны мөрдийн уралдаанд нийтдээ 29 одоо алтан торд одоо бүртгэгдэж инхүү гарааны 6-аас одоо эргэж байна. За ингээд одоо манай зурлаач бол арханаас одоо бүгдийн сайхан харуулад одоо урагшилж байна. За тэр ар дээр одоо 34 дугаартай Хотон цумын Эрдэнэбаатарын Алтын шагагийн одоо сартаа хармаар одоо ус одоо энэ 34 дугаартай уралдааны зам дурц араас одоо зүтгэж байгаа харж байна. Түүний цаатал дээр 24 дугаартай. За өмнө Өвөрхангай аймгийн Хар орон сумын Жалбаавгийн сумын алдар дуяач Инхтрийн одоо сартаа хөрөн мөр одоо Османы зурлагчийн дууранд одоо харагдаад өнгөрлөө. За дундуур явж байгаа мордуудыг харуулж байна. 235 дугаартай хурдан хонгор мөр одоо энэ дундуур нэлээд зүтгээтэй одоо оршилж байна. За үзүүрийн мордууд бол одоо нэлээд холгон одоо дасраад одоо гараа авцсан. За цаатлаар одоо энэ 68 дугаартай алаг мөр одоо оршилж байна үзэгчтэй. Өвөрхангай аймгийн Хар орон сумын аймгийн алдар доош Баатар дэжи алтан гэрлийн одоо хурдан алаг мөр одоо тэр ногоон зээж нэмнэтэй ногоон хувцастай гүтэмсэн одоо уралдааны замд одоо морцсон нэлээд зүтгээтэй гарч ирсэн байна. За үзүүрийн мордуудын 4-5-ын буурин дээр нэг буурал мөр одоо нэлээд очтойхон гарч ирээд одоо үзүүрийн мөрдөөдөө урагшилж байгаа харагдаж байна. 38 дугаартай уралдааны замд одоо мордсон байна. За ингээд одоо хурдан их насны мөрдөө уралдааны өнгөний мөрдүүдийг харуулж ирэхэд хээрмэр одоо хөдөлжээ үзэгчтэй. 52 дугаартай уралдааны замд урдсан өмнө Өвөрхангай аймгийн Хар орон сумын үе Төмөрүргийн иш далайгийн одоо хурдан хээрмэр өнгөрсөн жил одоо Сумынхан баян наадамд Аяргийн 5 одоо урдалж исэн хээрмэр 2 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. За хурдан их насны мөрдөө уралдааны хулмөр одоо хөдөлсөн байна. За энэ одоо Өвөрхангай аймгийн Хар орон сумын Орхон багийн Бацүхийн цэрэн тогтон хулмөр одоо өнөөдрийн баян наадмын хурдан их насны мөрдөө уралдааныг хөтлөөд одоо арын мөрдөөсөө жоохон сэрэгэн болж байгаа харагдаж байна. Сум орнотгийн чанартай олон наадамд бас аригдад дөрүүлж байсан Өвөрхангай аймгийн Хар орон сумын Орхон багийн Бацүхийн цэрэн тогтон одоо хулмөр одоо хөтөлсөн байгаа бол 52 дугаартай уралдааны замд мордсон. За Өвөрхангай аймгийн Хар орон сумын иш далайгийн одоо хурдан хээрмөр өнгөрсөн жил одоо 2024 оны аймгийн Сумынхан баян наадамд Аяргийн 5 одоо хурдалж исэн бэр 2 дээр одоо гараад ирсэн байна. За арын мөрдүүдийг харуулж байна. 21 дугаартай уралдааны замд бормор Орхон багийн уяаж Тулгатын бормор 3 дээр одоо гарч ирсэн бол түүний арал дээр 66 дугаартай урдан халтар мөр одоо гарч ирж гарсан байгаа харагдаж байна. За энэ одоо Дорнод аймгийн Ташуулдар сумын уяаж Төмөн үлцгийн одоо гадуу Өвөрхангай аймгийн Баянгол сумын уяаж Зожролын одоо хурдан бормор одоо хээрмөр одоо гарч ирсэн Батцүрийн Зожролын хээрмөр одоо гарч ирсэн харагдаж байна. За түүний ардтал дээр чинь Зээрдмөр одоо гарч ирсэн байна. 208 дугаартай уралдааны замд урдсан хурдан зээр талцсан мөр Өвөрхангай аймгийн Хужир цумаас Гамбатын мөнгөтийн зээр талцсан мөр. За энэ цэгэр каасан малгайтай хөгтөнцөн 5-ын бүүрэн дээр одоо гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо Өвөрхангай аймгийн Хар орон сум зохион болгож 2025 оны хангай ярхны технологийн наадмын хурдан их насны мөрдөө уралдааны 2 дээр явж байгаа мөрдийг одоо 2 дээр одоо Өвөрхангай аймгийн Хар орон сумын уяаж за Төмөргийн иш далайгийн одоо хурдан хээрмөр одоо гараад ирсэн одоо уршиж байгаа. Иш далайгийн хээрмөр өнгөрсөн жил одоо Сумынхан баян наадамд одоо Аяргийн 5 одоо хурдалсан. За Өвөрхангай аймгийн Хар орон сумын уяаж сумын алдарт байж Эрдэнэ чулуун одоо уяаж солгон тааруулан ууж урдлуулдаг. За ингээд хурдан их насны мөрдөө уралдааны 109 дугаартай уралдааны зэмцэн Өвөрхангай аймгийн Хар орон сумын Орхон багийн Бацүхийн цэрэн тогтон одоо улмар хөдөлсөн одоо уршилж байгаа. За ар дээр одоо олон авраг мөрдүүд бол зүтгээтэй одоо сарын мөрдүүд бол одоо нэлээд одоо сайн мөрдүүд одоо уршилж байгаа. Өнөөдрийн баян наадмад одоо Өвөрхангай аймгийн сумдуудаас гадна Авалтай аймаг, Төв аймаг, Булган аймаг, Арангай аймгийн одоо нийтдээ 5 аймгийн одоо 23 сумдын одоо уяачд одоо хөрөлцөн ирсэн үнэхээр одоо үзүүштэй одоо мордын уралдаан болохоор одоо харагдаж байна. За өнөөдрийн уралдаанд хурдан их нас шүтлэн даа гэсэн 3 насны морд тоосоо өргөнө. За Өвөрхангай аймгийн Хар орон сумын Орхон багийн Бацүхийн цэрэн тогтын одоо хурдан холмор хөдөлсөн юм. За 2 дээр Өвөрхангай аймгийн Хар орон сумын иш далайгийн одоо хурдан хээрмөр одоо гараад ирсэн. За ингээд өнгөний 2 мөр одоо арын мөрсөн жоохон сэрэгхэн болсон байгаа. За ингээд арын мөрдүүдийг харж харуулнаа. Арын ус одоо олон одоо 66 дугаартай уралдааны Өвөрхангай аймгийн Баянгол сумын Зожролын мөр одоо орж ирлээ. За 38 дугаартай уралдааны замд орсон буурал мөр одоо нэлээд зүтгээтэй одоо мөрдүүдийн өнгөнд араас одоо орж ирсэн одоо уршилж байгаа шиг үзэгчтэй. За 208 дугаартай уралдааны замд одоо морцсон зээр талзан мөр өнөөдрийн баян наадмын хурдан их насны Өвөрхангай аймгийн Хужир цумын яаж мөнгөтийн Гамбатын мөнгөтийн одоо хурдан зээрд мөр. За цаал дээр 8 дугаартай хурдан зээрд мөр одоо орж ирсэн байна. Энэ Говалтай аймгийн Эрдэнэ сумын уяа Зоригтын аюур зэний одоо хурдан зээрд мөр одоо орж ирсэн байна. Дунд нь 165 дугаартай хар мөр Өвөрхангай аймгийн Хар орон
сумын яаж Алтан үеийн Мэнд хоёрын одоо хурдан хармар за мөн одоо Сүүр хангаамгийн Харан сумын алдарт байж Эрдэнэ чулууны унган адуу гэж яригддаг энэ хармар одоо орж ирсэн байна. За энэ мөрдүүдийн цаатаар хамт 148 дугаартай хурдан хээрмэр одоо оршуулж байна. Булган аймгийн Аршаан сумын яаж Соёл бүрийн Дэмбэрэл дэшийн одоо хурдан хээрмэр өнгөрсөн жил одоо ханга харихны технологи наадамд хайргийн 3 удаа хурдсан мөр одоо энэ үзүүрийн мөрдүүдээр нэлээд ширүүхэн хөлдө орж ирсэн одоо оршилж байгаа харагдаж байна. За ингээд одоо энэ мөрдүүд бол одоо Өвөр хангаамгийн Хар өрийн сумын 2025 оны ханга харихны технологи наадамд хурдан их насны мөрдийн уралдааныг одоо хөдөлсөн одоо оршилж байгаа шүү гэдгийг одоо та бүхэндээ хэлье. За ингээд 8 дугаартай энэ зээлмэр улаан зээжийн нүвтэй зээлмэр одоо Өвөр хангаамгийн Говьалтай аймгийн Эрдэнэ сумын Оя зөрөгтийн аюул зэний одоо хурдан зээлмэр за мөн одоо энэ хул алга 30 68 дугаартай 208 дугаартай зээлмэр одоо өршөлж байгаа. Гарсан цагаасаа бас нэлээд дээгүүр дурдж байна. Өвөр хангаамгийн хожир цөмөн яаж Гамбаттын мөнгөтэй одоо хурдан зээлмэр зээл талзмэр за түүний цаалтаар 38 дугаартай хурдан алан буурмөр одоо гараад ирсэн одоо өршөлж байгаа. За ингээд одоо энэ мөрдүүд бол одоо өнөөдрийн баян наадам хурдан их насны мөрдүүд уралдаж байгаа. За өнгөний мөрдүүд уралдаж байгаа. За арын мөрдүүдээс одоо энэ 142 дугаартай хурдан бормор нэлээд ширүүхэн хөлдөө одоо орж ирлээ үзэгчтэй. 142 дугаартай энэ Өвөр хангаамгийн Хар өрийн сумын Ганга овоо багийн уяач Үүр цолмонгийн одоо хурдан бормор Дайчин бор гэдэг мөр мөн шиг байна үзэгчтэй. Ард дээр нь 28 дугаартай хээрмөр одоо орж ирсэн. Харангаамгийн Хотон сумын сумын алдарт бай Цэрэнгийн Хөрлбаатарын хээрмөр одоо орж ирлээ. За ард дээр нь 340 хэд дугаартай юм бэ. Энэ хиний мөр одоо орж ирж байгаа шиг байна да. 467 дугаартай одоо энэ дан инквалтын сартай хээрмөр одоо орж ирж байгаа. Хар өрийн сумын аймгийн алдарт байж Давгийн инквалтын одоо хурдан хээрмөр сая 346 дугаартай хармөр Төв аймгийн Заамар сумын Ташнамын Чанцалмаагийн одоо хээрмөр одоо манай зурлаачийн дууранд одоо харагдаад өнгөрсөн сая араас нэлээ сүр зүтгүүн одоо оршуулж байгаа харагдаж байна. 93 дугаартай хурдан бормор одоо орж ирлээ шүү үзэгчтэй. За энэ одоо Өвөр хангаамгийн хожир цөмийн аймгийн алдарт уяач хиний одоо мөрөө энэ Мягмар сэргийн одоо хурдан бормор шүү үзэгчтэй. Энэ бормор сая Өвөр хангаамгийн уян сумцгоосон ханга бүсийн уралдаанд бас аяр гисмэр шиг санагдаж байна. За ингээд үзүүрийн дөрвмөр одоо салсан байгаа. За дөрөв дээр 66 дугаартай уралдааны замд орсон Өвөр хангаамгийн Баянгол сумын Бацүрийн зол жаргалын хээрмөр одоо уршилж байгаа. За одоо ингээд хурдан их насны мөрдөө уралдааныг Өвөр хангаамгийн Хар өрийн сумын Иш далайгийн одоо хурдан хээрмөр одоо хөдөлчихжээ үзэгчтэй. За 148 дугаартай уралдааны замд орсон Булган аймгийн Аршаан сумын аймгийн алдарт бай Соёл бүрийн хөө сумын алдарт уяач Дэмбэрэл дэшийн одоо хурдан хээрмөр одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За Дэмбэрэл дэшийн хээрмөр одоо өнөөдрийн баян наадмын хурдан их насны мөрдөө уралдаан 2 дээр ороод ирсэн. Өнгөрсөн жил одоо Булган сумын Булган аймгийн Аршаан сумын 40 жилийн баян наадамд аяргийн 4 удаа уралдсан. Ханга харихны технологи баян наадамд 2024 оны технологи наадамд нь аяргийн 3 удаа хурдсан ийм одоо хурдан хээрмөр шүү үзэгчтэй 2 дээр одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За ингээд үзүүрийн хээрмөр одоо арын мөрдөөсөө жоохон сэрхэн болцсон. За Иш далайгийн хээрмөр одоо өнгөрсөн жил одоо сумынхаа ардын өвсгөлийн баян наадам 2024 оны Харин сумын ардын өвсгөлийн баян наадамд одоо бас төрүүлсэн аяргийн 5 удаа хурдсан болсон шүү дээ. Сум орног чанартай хэд наадамд аяригдсан. За Дэмбэрэл дэшийн одоо хурдан хээрмөр удаас араас үтгээд 148 дугаартай уралдааны замд одоо мордсон юм байна. За Булган аймгийн Аршаан сумын Соёл бүрийн Дэмбэрэл дэшийн сумын алдартай хээрмөр за аймгийн алдарт бай Соёл бүр гэдэг бол манай одоо уяач сонирхчид одоо бас андахгүй сайн мэдэндээ олон одоо цууд хурдан үлгүүдээр улас бүс аймаг сум орнотгийн чанартай наадамдас олон жил одоо сайхан наацсан. За түүнийхөө одоо удам залгаж одоо хурц хурдан үлгүүдээ сайн хийж одоо хурдлуулж байгаа. За Иш далайгийн хээрмөр одоо 2 чих холбоотой солбоотой ер нь одоо өнөөдрийн баян наадамд бол их л дээгүр одоо лавхан одоо баргачгүй төрүүлэхэндээ үзэгчтэй. За ингээд одоо шир цагаан ийм одоо хөр хээрмөр байна. За Дэмбэрэл дэшийн хээрмөр за араас одоо хармар одоо орж ирсэн. За энэ 165 дугаартай Өвөр хангаамгийн Харан сумын Алтан үеийн Мэнд хоёрын одоо урдан хармар за цаатлаар зурдаа буруу талаар зүтгээд 2 лөө одоо орж ирж байгаа шиг араас ширэг хөлдөө орж ирлээ үзэгчтэй. Өвөр хангаамгийн Харан сумын алдарт байж Эрдэнэ чулууны одоо унган одоо уйж хурдлуулдаг одоо за ингээд Өвөр хангаамгийн Харан сумын уяач сумын алдарт байж Эрдэнэ чулууны одоо уйж хурдлуулдаг за өөрийнх нь унган одоо 2 алуу одоо мөр өнөөдрийн баян наадмын хурдан их насны мөрдөө урдааныг хөдлөөд одоо урагшилсан. За барай ойрцсон байгаа хармар хээрмөрөө дийлэх нүг гэдэг одоо бүгдээрээ харъя. За ингээд одоо Өвөр хангаамгийн Харан сумын ханга харихны технологи наадмын хурдан их насны мөрдөө одоо барайд орчод Өвөр хангаамгийн Харан сумын уяач Иш далайгийн одоо урдан хээрмөр төрүүлээ үзэгчтэй. Өвөр хангаамгийн Хар өрийн сумын уяач Алтан үеийн Мэнд хоёрын хармар амуу үзэнд одоо урдлаа. За 3 дээр Өвөр хангаамгийн Булган аймгийн Аршаан сумын алдарт бай Соёл бүрийн Дэмбэрэл дэшийн одоо хурдан хээрмөр одоо хурдлаа. За 92 мөрийг одоо харуулъя. За Өвөр хангаамгийн Баянгол сумын уяач зол жаргалын хээрмөр 4 удаа хурдлаа. Өвөр хангаамгийн Хожир цумын уяач Мягмар сэргийн бормор одоо 6 5 дээр одоо хурдж байгаа харагдаж байна. За нөгөө хээрмөр одоо дайруулсан. За ингээд одоо арын мөрдүүд одоо 142 дугаартай бормор одоо
Дайчинбор 6-аар одоо орчлаа. Гангаа овгийн уяач Үүр цолмонгийн Дайчинбор одоо 6-ад одоо ордлаа. За ингээд одоо их насны мөрдөө уралдаа бас үзүүр дээрээ барайны үзүүр дээр төрөө шийдсэн одоо сонирхолтой одоо уралдаан боллаа. За түрүү гарсан цагаас авсан Орхонбогийн уяач Бацгийн зэрлэгтэн хуулмар одоо орж ирж байна. 28 дугаартаа уралдааны зам борцсон. За Хээрмэр одоо орж ирж байна да. За энэ Хотонтын Сумын алдарт уяач Хүрлбаатарын Хээрмэр одоо орж ирлээ. Ингээд таа хүнд хурдан их насны мөрдөө уралдааны хүрлээ. За Хээрмэр өнөөдөр тахлагтаа сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. Сайхан хангаа ярихныгаа тахлагт морьмон сайхан сайхан төрүүллээ. Тэгээд одоо нутгийнхаа зоолонд суул усандаа сайхан баярлж байна. Сайхан морьмон сайхан төрүүллээ. Тэгээ баяртай байна. За Хармар өнөөдөр тахлагтаа сайхан амуу зүтлээ баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр бас хангаахны мөн тахлаг сайхан болоод нутгийнхаа ард түмшдээ сайхан ярихнаа тэгснэ. Энэ сайхан өдөр морьмон сайхан яригдсан баяртай байна. Морьмон хатгай. Энэ манай их сайн найз надад бэлгэн төгсөй өнгөрсөн жил. Тэгээ манай найзын унгаа хадуу. Тэгээ найзынхаа унгаа хадуугаар сайхан сумынхаа сайхан тахлаг Эрдэнэ жил өнгө сумын алдарт Эрдэнэ жил өнгө найз маань бэлгэлсэн. Тийм сайхан хадуу байгаа. Тэгээ найзынхаа өгсөн бэлгэн төгсөн хадуугаараас сумынхаа сайхан наадамд хайрыг авсандаа маш их баяртай байна. Уралдаж хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Сэтгэл өндөр байна. За морьмон хатгай. Энэ Дорон аймгийн Ташуулбар сум яриад аймгийн алдарт уяач Батчулууны төмөө үлзий гэж хэвнгад. Өөрөнгө аймгийн Баянгол сум яриад Батсуурын зоол жаргал гэдэг хай. Хээрмэр сайхан уралдаж хайрглаа баяр хүргэе. За баярлалаа. Хээрмэрийн хатгай үлээ. За миний Хээрмэр Булган аймгийн 3 мөлөг сумын Тавган Батчулуун гэдэг ах мамаар гомаа. Надад ирээд одоо 3 жил гараа гэж байна. Энд сайхан өвгийнхөө нутагт ирээд нэр дээр тавьж сайхан хайргтууллаа. Нааг Булган аймгийн Аршин сумын алдарт уяач соёл бүрэн дэмэрлэж гэдэг. Миний Хээрмэрийн амжилт гэвэл нодлоо Булган аймгийн Аршин сумын түүх 40 жилийн байд хайргийн дүр тавьсан. Нодлын хангаа ууныхаа тахлаад 3-аар ирж харагдчихсэн. Энэ жил бас амжилттай тавтаадаас сайхан харагдлаа. За өнөөдөр Өөрөнгө аймгийн хар орон сумын хангаа харихны тахлаг баяр наадам бас өргөн дэлгэр зохион байгуулагдаж их насны мөр харагдууллаа. Баяраа сэтгэлдээ сууцгүй. Баярлалаа. Өнөөдөр харааныхаа хангаа харихны төгсөн төрж шаргамраа айргийн 5-аар хурдалчуу. За шаргамрынхон тухай. За миний шаргамар Өрөнгө аймгийн Үлзий сумын уяач аймгийн алдарт уяач Лавгсрахын унгаа дуугамаа. Таагнаас хойш олон удаа сумын бүсгийн нааданд 7 удаа орж байгаа юм уу? Сая Өрөнгө хангаан бүст очиж айргийн 5-аар хурдалчаад ирсэн. Тийм л амжилттай мөрдөө нэмэр. Şanslara
За ингээд хурдан их насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан морьдын бай шагналыг гардуул харах хэмжээ явагдаж байна. За ингээд одоо өнөөдрийн хурдан их насны морьдын уралдаанд ар хангаа, за Говь Алтай, Төв аймаг, Булган, Өвөр хангаа гэсэн 5 аймгийн одоо бас 20 морьд одоо оролцсон байгаа. За ингээд төрүү морийг одоо их моциклоор одоо байсан байгаа гэдгийг та бүхэндээ дуулахад таатай байна. За ингээд их насны морьдын уралдааны ивент тэтгэгчээр Зэрэглэх хож хариуцлагатай үзэх компани ерөнхий захирал, за Өвөр аймгийн хар өрийн цэмийн угуул Монгол улсын алдарт дуяач Хаян Харуугийн гард магнаа. За ингээд Сумар нутгийн удирдлагууд, за мөн одоо ивент тэтгэгчдийн төлөөлөл төрүүлж яригдсан их насны морьдын эзэдэн баяр хүргэж өргөмжлөл медаль, за төмөр хөлөг моцикл болон за мөнгөний шагнал өргөмжлөлийг одоо гардуулан өгч баяр хүргэсэн гэж хэлэхэд таатай байна. За энэхүү хурдан их насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан морьдын бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За эрхэм өндөд үзэгчдээ бид бүгдийн зүгээс та бүхэндээ Өвөр аймгийн хар өрийн сумын хангаа эрхний тахилга баяр наадмыг одоо бүрэн эрхээр хөргөж байгаа. За өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэн насны морьдын уралдаанд бүрдэгдсэн хурдан шүтлэн насны морьдын хөө гарааны 6 дараас одоо ирэхэд бэлэн болсон байгаа харагдаж байна. За өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэн насны морьдын уралдаанд 20 гаруй одоо хурд дүүрээ бүрдэгдсэн байгаа харагдаж байна. За энэ дотор одоо өнгөрсөн жил дааган давуулан энэ 100 хаврын уралдаанууд бас амжилттай оролцож олон наадмын одоо төрөө хүрдэж байсан ийм одоо хурдан өрөөнүүд одоо бүрдэгдсэн байгаа харагдаж байна. За ер нь одоо бүгдийн сайхан игнүүлсэн. За төхөөрөмжлүүлээ. Инхүү эрхэм үзэгчдээ Өвөр аймгийн хар өрийн сумын иргэдийн төлөгч дуур засаг дарга түүний хамгийн газар хар өрийн сумын төрөвсөд одоо байгууллагууд нутаг орно гэсэн сэтгэлтэй олон хүмүүс одоо хамтран зохион байгуулж байгаа Өвөр аймгийн хар өрийн сумын 2025 үеийн хангаа хайрхны тахилга баяр наадмын хурдан шүтлэн насны морьдын уралдаанд бүрдэгдсэн хурд хурдан үлгүүд гарааны 6 эргэж яваа торгон мөчийг одоо харж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан шүтэн 4-5-ын бөөрөн дээр 4 дугаартай Өвөр аймгийн хар өрийн сумын Эрдэнэгийн бат цайхны одоо хурдан хэрвээ одоо нэг 7-8-ын бөөрөнд гаргасан байна. Түүний уралдал дээр Өвөр аймгийн хар өрийн сумд Орхон багийн Бат цаанагийн игчингийн одоо хурдан зээл дүрээ тэр 13 дугаартай Ногоон гуцтай өгöd унцсан одоо урагшилж харагдаж байна. 35 дугаартай Улаан каск малгайтай өгöd унцсан зээл дүрээ дундуур одоо урагшууллаа. Аран аймгийн хотон сумын алдарт байш Ням лавгийн хорол урын одоо хурдан зээл дүрээ одоо энд урагшуулж байна. Түүний задлаар 235 дугаартай Өвөр аймгийн хар өрийн сумын Шанх хогийн Алтан цэцгийн анхуйн бор өрөө одоо урагшуулж харагдаж байна. За ингээд одоо үндсэндээ бол одоо арын өрөөнүүдийг одоо маргасан. За ингээд дундуур явж байгаа хар каск малгайтай өгöd унцсан хэр өрөө одоо Өвөр аймгийн хар өрийн сумын Эрдэнэгийн бат цайхны одоо хурдан хэр өрөө шүү. Энэ мөрөдөө өрөөнүүдийн өнгөн дээр одоо урагшуулж Улаан каск малгайтай засмал дэлтэй Ногоон цэжвэлтэй өрөө одоо энэ Аран аймгийн хотон цумын уяач хорол горвын одоо хурдан өрөө. За ингээд одоо урагшлаад үзүүр өрөөнүүдийг харуулах нь 41 дугаартай хар каск малгайтай Улаан цэж нэмнэтэй хүрээ алз өрөө тулж байна. Аран аймгийн хашаа цумын аймгийн алдарт байш Ням лавгийн ичингийн одоо сартай хүрээ өрөө одоо урагшуулж байгаа. Энэ зүрийн өрөөнүүд одоо ороод ирсэн байна. За ингээд одоо хурдан шүтлэн насны морьдын уралдааны Ногоон гуцтай өгöd унцсан улбар шаард нэмнэтэй саран тамхтай одоо хурдан зээл дүрээ одоо урагшуулж байна. Аран аймгийн Өвөр аймгийн Орхон багийн Бат цаанагийн игчингийн одоо хурдан зээл дүрээ наатал нь одоо урагшуулж байгаа бол түүний урал дээр Улаан цэж нэмнэтэй хурдан хээр өрөө урагшуулж байна. За энэ хээр өрөөд одоо Өвөр аймгийн Батүлзийн сумын алдарт уяач Амгалангийн Бямбжийн одоо хөрөө өрөө үзэгчтэй Аран аймгийн хотон сумын уяач Аюур зэний одоо унган адуу гэдэг энэ хээр өрөө одоо Сумар нутгийн чанартай олон наадамд бас хайрагдд төрүүлжсэн наатлаар одоо жижигхэн хээр өрөө одоо Өвөр аймгийн Батүлзийн сумын алдарт уяач Амгалангийн Бямбжийн одоо хурдан зээл хээр өрөө шүү үзэгчтэй. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэн насны морьдын уралдааны 2 жүүрээ одоо хөтлөөд гараа ивцэн байгаа. За ингээд арын өрөөнүүдэд одоо манай зурлаачийн дууранд одоо харагдаж байгаа. Хамгийн заадлаар 148 дугаартай хурдан бор өрөө одоо нэлээд зүтгээтэй урагшилж байгаа харагдаж байна. За энэ өрөөнүүдийн өнгөн дээр хээр өрөө чандан тамхтай хурдан хээр өрөө одоо гарч ирсэн. За өнгөний одоо 2 өрөөг одоо тун годохгүй очиж одоо харуулах байхаа. Өнгөний 2 өрөө одоо итгээд одоо очтойхон гарч ирээд өнөөдрийн баяр наадмын хурдан шүтлэн насны морьдын уралдааны хөтлөөд одоо урагшилсан. За ингээд одоо хурдан шүтлэн насны морьдын уралдааны хар өрөө одоо хөтөлсөн байгаа харагдаж байна. За энэ хар өрөө бол одоо 52 дугаартай
уралдааны дундурсан Өвөр хангай аймгийн хар өрийн сумын Вангийн овоогийн уяач Мөнх баатрын за Санжаа Дансрангийн одоо хурдан хар өрөө үзэгчтэй. За Өвөр хангай аймгийн хар өрийн сумын Монгол улсын алдарт уяач Хаян Хэрвагийн Гард магнегийн одоо унгадуу хар өрөө хөтөлсөн байгаа бол цааталтай нь буур дүр одоо гарч ирсэн байна. За энэ одоо буур дүр одоо энэ алтан гэрэл Өвөр хангай аймгийн хар өрийн сумын аймгийн алдарт уяач алтан гэрлийн одоо Баасандоржи алтан гэрлийн буур дүр хоёр дээр одоо гарч иржээ. За ингээд энэ хоёр өрөө бол Өвөр хангай аймгийн хар өрийн сумын 2025 оны хангай хайрхны тахилга баян наадмын хурдан шүтлэн насны мөрд уралдааныг хөтлөөд одоо уршилж байна үзэгчтэй. За өнгөн дээр хар өрөө өнгөрсөн жил Өвөр хангай аймгийн Ужир цумын сургуулийн 80 жилийн баян наадамд одоо аман үзэнд одоо хурдсан. За хар өрөө одоо өнөөдрийн баян наадмын хурдан шүтлэн насны мөрд уралдааныг хөтөлсөн байгаа харагдаж байна да. Монгол улсын алдарт уяач Гард магнагийн унган адуу. За хар өрөө бол одоо сум орнотын чанартай олон наадамд бас одоо хайрагддаг төрүүлсэн ийм одоо хурдан өрөө шүү. Өвөр хангай аймгийн хар өрийн сумын Вангийн овоогийн уяач Мөнх баатрын Санжаа Дансрангийн одоо хурдан хар өрөө хөтөлсөн бол түүний ардал дээр 156 дугаартай хээр өрөө одоо орж ирсэн байна өө. Энэ одоо Өвөр хангай аймгийн хар өрийн сумын уяач Жаргалын даваасрангийн одоо хурдан хээр өрөө одоо орж ирсэн байна. Өнгөрсөн жил одоо Завхан аймгийн Шилүүстэй сумын 100 жилийн баян наадамд аман үзэнд одоо хурдсан өрөө байм. За Монгол улсын алдарт Цэрэн дэржийн Мөнгө үеийн одоо унган адуу. За ингээд арын 3-4 өрөөнүүд орж ирсэн 35 дугаартай уралдааны замд урдсан. За Аранга аймгийн Хотон цумын сумын алдарт Ням хавгийн Хорлогор үе одоо хурдан өрөө оржсон бол цааталтай 4 дугаартай Өвөр хангай аймгийн харын сумын уяач Эрдэнэгийн Бат цаахны одоо хурдан хээр өрөө гэсэн. За энэ хоёр өрөө бол одоо хангай хайрхны тахилга баян наадмын хурдан шүтлэн насны мөрд уралдааны 3-4 дээр одоо орж ирсэн арын 2 өрөөний дугаараас одоо зүтгэж байгаа. За ингээд энэ өрөөнүүд бол одоо арын өрөөс нэлээд одоо холхон тасарч одоо өнөөдрийн баян наадмын хурдан шүтлэн насны мөрд уралдааны хөтлөөд урагшилж байгаа. За наадлын одоо Улаанбаатар хамгаалалтын тогтмолцсон зээр дөрөв одоо Аранга аймгийн Хотон цумын сумын алдарт Ням лавгийн одоо хурдан зээр дөрөв шүү үзэгчтэй. За Ням лавгийн Хорлогорын одоо хурдан зээр дөрөв. За гарсан цагаас үзүүр авч урлаа. Цаатлын 4 дугаартай хурдан хээр өрөө бол Өвөр хангай аймгийн хар өрийн сумын уяач Эрдэнэгийн Бат цаахны одоо хурдан хээр өрөө гэсэн. За энэ хоёр өрөө бол одоо үзүүрийн хоёр өндөр очиж урдах уу гэдгийг л одоо харах байх. За арын өрөөнүүдийг харахад бол одоо нэлээд бэрх боллоо. За ингээд үзүүрийн хоёр өрөө одоо хол тасарсан байгаа. За ингээд энэ дөрвөн өрөө бол одоо арын өрөөнөөс их л одоо хол тасарч одоо уршилж байна. За өнгөн дээр Өвөр хангай аймгийн хар өрийн сумын уяач Мөнх баатрын Санжаа Дансрангийн одоо хурдан хар өрөө хөтөлсөн байгаа. За өнгөрсөн жил дааганда Өвөр хангай аймгийн Ужир цумын сургуулийн 80 жилийн баян наадамд аягийн 3 удаа урдсан. За тэгээд сум орон нутаг за нэрэмжит уралдаанууд одоо нэлээд олон удаа одоо оролцсон. За хоёр дээр Жаргалын даваасрангийн одоо хурдан хээр өрөө одоо уршилж байгаа. Өвөр хангай аймгийн хар өрийн сумын Жаргалын даваасрангийн одоо хурдан хээр өрөө өнгөрсөн жил одоо хамгийн томоохон уралдаан гэвэл Баян Завхан аймгийн Шилүүстэй сумын 100 жилийн баян наадамд аман үзэнд одоо урдсан хээр өрөө. Монгол улсын алдарт уяач Мөнгө үеийн одоо унган адуу. За ингээд хар өрөө одоо ингээд өнөөдрийн баян наадмын хурдан шүтлэн насны мөрд бол холхон дөрүүлэх нэ үзүүр дээр одоо бас таралж одоо орж ирж байна. Ингээд Өвөр хангай аймгийн хар өрийн сумын иргэдийн зөвлөгчдөөр засаг даргын тамгийн газар олон байгууллагуудад хамтран зохион байгуулж байгаа 2025 оны хангай хайрхны тахилга баян наадам хурдан шүтлэн насны мөрд барайнд орж ирэхэд Өвөр хангай аймгийн хар өрийн сумын уяач Мөнх баатрын Санжаа Дансрангийн хар өрөө төрүүлэн ирж төмөө одныг одоо бясаглаа. Аман үзүүн дээр Өвөр хангай аймгийн хар өрийн сумын уяач Жаргалын даваасрангийн хээр өрөө аргагүй одоо хурдан өрөө гэдэг нь отож аягийн аман үзүүнд одоо урдаллаа. За араас одоо хээр өрөө одоо орж ирсэн байна. Амгалангийн Батөрзийн амгалангийн одоо бямж одоо хурдан хээр өрсөн байл. За 3 дээр Хорлогор үеийн зээр дөрөө чин үзүүр дээрээ хойшлоо зог тусчих юм. За ингээд 3 дээр Өвөр хангай аймгийн Батцээсийн сумын амгалангийн бямж өрөө одоо хурдан өрөө Эрдэнэгийн Бат цаахны одоо хээр 4 дээр урдулж. За Хорлогорын одоо хурдан зээр дөрөө үзүүр дээрээ зогсоод аягийн 5 одоо хурдалчих шиг боллоо. За ар дээр 47 дугаар хээр өрсөн. За 136 дугаартай Орхон богийн сумын алдарт Майкугийн гам болтын мөр өрөө 7 дээр одоо хордолж байгаа харагдаж байна. За мөн одоо энэ 34 дугаартай зээр тал зүүрээр одоо энэ мөн одоо Аранга аймгийн Хорлогорын зээр тал зүүр одоо орж ирж байна. За 41 дугаартай Хотон цум аймгийн алдарт Ням галуу Ичингийн сартай өрөөр одоо орж ирж байна. За ингээд одоо арын өрөөнүүд одоо орж ирж байна. Ингээд та бүхэндээ хангай хайрхны тахилга баян наадмын хурдан шүтлэн насны мөрд уралдааны хүргэлээ. За энэ 24 дугаартай хар өрөө бол араас одоо зүтгэж одоо орж ирж байгаа. За өнөөдөр хайрхныхаа тахилга баян наадамд өрөөгөө төрүүлээ баяр. Сайхан байна. Сайхан наадч. За өрөөнийхөө тухай. Миний нүрээ Өвөр хангай аймгийн хар өрийн сумын харьяат Монгол улсын алдарт уяач Хаян Хэрван Гард магнаах юм бэлгэн төгсөн одоо байгаа. Тий. Аранга аймгийн Хотон цумын харьяат аймгийн алдарт уяач Алтан зулах маань уйж хурдлуулж өгч байгаа. Тийм одоо байна. Яа хээр өрөө өнөөдөр нутгийнхаа тахилгт одоо сайхан уралдаж аман үзүүлээ баяр хүргэе. Баярлалаа. Та бүхэнд баяр наадмын дэвшүүлье. За хээр өрөөнийхөө тухай. Миний хэр Монгол улсын алдарт уяач Цэрэн дэржийн Мөнгө үеийг ах юм унгаа доо. За
За өмнө нь одоо яаж уралж байсан юм бэ? Цавхны шилүүстэй 100 жил амаа зүгээр тохиж байсан юм. За. За тэгээд нутгийнхаа олон сайхан За нутгийн зоо олондоо энэ сайхан наадмын зохион байгуулж байгаа наадмын комисс болон нутгийнхаа зон олонд өргөн дэлгэр сайхан надаарай гэж хүсээрээ. за баярлалаа. За баярлалаа. За хэрүүрээ сайхан харагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За өөрөөнийхөө тухай яриулъя. Энэ манай найз Аран аймгийн Хотон сумын Амар зээг манай найзын унгаа дөө. За. Тий. Тэгээ найзтай одоо авч найзаас аваад одоо анхныг хайр өдрөг авчих. За хэдэн жил морь өмж байна? Би 2 жил. За энэ хэрүүрээ хэд хонтгоо өмж байна? 2 жил. 2 жил. За улам амжилт хүсье. За. За энэхүү Өвөрхангай аймгийн Хараарын сумын хангаа ярихны тахилыг зориулсан Бэсрэг баяр наадмын хурдан шүтлэн насны мөрдөө уралдаан төрүүж яригдсан төмөн эхүүдийг цоллож за бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдсан байгаа. За ингээд өнөөдрийн одоо хурдан шүтлэн насны мөрдөө уралдааныг 100 апартмент төслийн удирдагч Минд баяр одоо бас ивент итгэж одоо зохион байгуулсан. За ингээд одоо Минд баяр болон Пагийн хамт олон за ивент итгэгчид зохион байгуулагчдын зүгээс хурдан шүтлэн насны мөрдөө уралдаан төрүүж яригдсан төмөн эхүүдийн цолын дуусны дараагаар бай шаглаануудаа гардуулсан. За ингээд хурдан шүтлэн насны мөрдөө уралдаанд амжилттай оролцсон төрөө үрээг одоо мотоциклоор одоо байсан. За аман үзүү болон арийн 3 4 удаа оролцсон үрээнүүдийг мөнгөн шагнал хөрөмжлөл медалаар шагнаж урамшуулсан юм а. Хараарын сумын маань одоо бас тахилга таархны наадам бас өргөн дэлгэр болж байна. Баяраа хэсэгтээ суулцгаая. За өнөхөр сайхан байна. Бид бас жил болгон ханга харихнаа дахидаг, ханга харихнаа дахиж нэгсэндээ уул ус авдраа харагдах хэлбэр тэгээ нөгөөд нь уул усаан бас хамгаалах хэлбэрийн хүрээнд эдбис ажилдаг учраас ингэж орон нутгийн бас тахилгатай харих болгож бидээс төрийнхээ хэмжээнд бас 18 онд иргэдийн урлаараа бас батламжилж хэдүүлээ тахилгатай хайрхан болгосон юм байгаамаа. Тэгээд одоо жил болгон хийгдэж байна. Өргөн сайхан болж байна. Дэлгэр сайхан боллоо. Морин хурдан бөхчүүд нь бяртаа. Үнэхээр сайхан наадам болж өндөрлөж байна. За тэгээд бас зуны дэлгэр сайхан цаг ирж байна. Нутгийн олондоо сайхан ирүүлээ хэлгүй тий. За тэгээ. Нийт харамчуудаа бол нийт өрөнгачуудаа дэлгэрээ их хам болон төрлөөрөө төвшин амгалан 100 цагтаа сайхан дэлгэр сайхан байж өвөлдөө сайхан өнтөө өвлжхий хөрөлөг төшүүлье. За эрхэм мөндөд үзэгчдээ бид хүн та бүхэнд Өвөрхангай аймгийн Хараарын сумын хангаа харихны тахилга баяр наадмыг бүрэн эрхээр одоо хүргэж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадам бол одоо зуны тэргүүн сарын шиний 9-ний өдөр Ташнамтай энэ сайхан бэлэг сайхан өдөр зохион байгуулагдаж за одоо ингээд хангаа харихны тахилга баяр наадмын Бэсрэг баяр наадамд хурдан их нас шүтлэн даах гэсэн 3 насны одоо морд тоосоо өргөж байгаа. За ингээд өнөөдрийн баяр наадам хурдан даагны уралдаанд одоо бүртгэгдсэн хурдан даагнууд энэхүү гарааны 6 дээрээс одоо ирэхэд одоо бэлэн болсон байгаа харагдаж байна. За солирголтой уралдаан гарандаа энэ хаврын бүсийн уралдаануудад за ингээд зуны уралдаануудад тогтмол одоо амжилт гаргасан 2-3 жоо айраг төрөв хүртсэн даагнууд бас давхар уяагаар ирж уралдаж байгаа харагдан лээ. За тэгээд одоо бүгдийн сайхан игнүүлээ зогсоосон байгаа харагдаж байна. За тун годгоо хөөрөмжөөж энэ сайхан баяр наадмын хурдан дааг одоо гарааны 6-наас ирнэ. 31 дааг одоо өнөөдрийн хурдан одоо даагны уралдаанд бас бүрдэгдсэн байгаа харагдаж байсан. За ингээд хэд хэмжилтээр одоо бүгд одоо гараад ороод одоо гарсан байгаа. За хөөрөмжүүлээ. Энэхүү эрхэм үзэгчдээ Өвөрхангай аймгийн Хараарын сумын хангаа ярихны тахилга баяр наадмын хурдан даагны уралдаанд бүрдэгдсэн 31 дааг энэ гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй авах харж байна. За шарга дааг нэлээд очтойхон гараад одоо хөтөлсөн Өвөрхангай аймгийн Хараарын сумын Орхонбог аймгаад одоо Төмөр Чидрэн Батуулгын одоо хурдан шарга дааг гараа явьсан байгаа. Гараад одоо явчлаа. За араас одоо энэ харкаасан малгайтай ногоон цэжний нүдэ хайр дааг араас одоо зүгчиж байна. Өвөрхангай аймгийн Хараарын сумын Эрдэнэгэн бат цаахны одоо хурдан хайр дааг байна. За урагшлаад харах юм бол одоо энэ харкаасан малгайтай ногоон цэжний нүдэ засмал хэлтэй зээр дааг одоо урагшилж байна. За энэ одоо зээр дааг бол одоо Өвөрхангай аймгийн Хараарын сумын мөн одоо Эрдэнэгэн бат цаахны одоо хурдан хайр дааг одоо гараад ирсэн байна. Ногоон цэжний нүдэ засмал Нэлдээ нэг жижигхэн хээр даг шууд нэвтуулаад өнгөн дээр гарч ирлээ. Аран аймгийн төвшөр үзсэн аймгийн алдарт байж Цэндэ вишийн огт хоёрын одоо хурдан хайр даг өнгөн дээр одоо гарч ирлээ. Цаатлаар сартай хар даг одоо орж ирсэн үзэгчтэй. За тэр одоо сартай хар дагууд Өвөрхангай аймгийн Хараарын сумын Ишдэржи өсгүүрийн одоо сартай хар даг байна. За цааталт нь одоо шарга даг одоо урагшилж байгаа. За өнөөдрийн баяр наадам хурдан дагны уралдааны 58 дугаартай энэ зээр дагууд Өвөрхангай аймгийн Хараарын сумын уяач Эрдэнэгэн бат цаахны одоо хурдан зээр дагаа. За ингээд хурдан дагны уралдааныг 235 дугаартай хонгор
хонгор алзандааг одоо хөтлөөд эхэллээ үзэгчтэй. Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Гангаваагийн боо Чимэдэржин цоотлын хонгор алзандаагаа цаатал нь одоо уршилж байгаа хэрэг одоо Аранга аймгийн төвшрүүлэг сумын аймгийн алдарт бай Цэндээвшин утга хоёрын одоо урдан сартай хаяр дааг. За ингээд өнгөний үзүүрийн одоо 5 дааг өнөөдрийн баян наадам урдан даагны уралдааныг хөтөлсөн. За хамгийн цаатлаар одоо цагаан цээж нэмрээтэй хар дааг одоо уршилж байгаа. Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Иштержин өсгөрийн сартай хаяр дааг 21 дугаар та уралдаанаас Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Орхонбагийн аймгийн алдарт бай Төмөрч өдрийн Баттуулгын одоо урдан шаргадаг. За зээр дааг одоо Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын хойш Бацаахны Эрдэнэгийн Бацаахны зээр дааг гэсэн. За ингээд энэ 5 дааг одоо Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын иргэдийн дөрөгч дур засаг дарга түүний хамгийн газар за тэгээд одоо олон байгууллагууд хамтран зохион байгуулж байгаа Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын хангаан арх хэдний 2005 оны Тахилга баяр наадмын Бисрэг баяр наадмын хурдан даагны уралдааныг одоо хөтлөөд арын дааг нь болсон жоохон сэргэн боллоо. За хонгор халзан дааг наатлаар зүтгээд Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Чимэдэржин цоотлын одоо хонгор халзан дааг. За цаатал нь одоо уршилж байгаа даагуул одоо Аранга аймгийн төвшрүүлэг сумын аймгийн алдарт бай Цэндээвшин утга хоёрын одоо хурдан хаяр даага. 3 дээр Өвөр ханга аймгийн Орхонбагийн Хар өрийн сумын Орхонбагийн аймгийн алдарт Төмөрч өдрийн Баттуулгын одоо хурдан шаргадаг. За 4 дээр Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Иштержин өсгөрийн сартай хаяр дааг гэсэн 4 даага. За араас одоо нэг номергүй жижигхэн зээр дааг одоо орж ирсэн. За энэ мөн одоо Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын аймгийн алдарт бай Төмөрч өдрийн Баттуулгын одоо хурдан зээр дааг баха. Түүнийхөө элбэг жаргалын зээр дааг цаатлаар нэвтүүлээд одоо үзүүр дээр одоо гарч иж байгаа харагдаж байна. За ингээд Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын аймгийн алдарт бай Төмөрч өдрийн Баттуулгын шаргадаг зээр дааг 2 дааг гэсэн одоо 2 дааг нь хангаан архины тахилгын наадам хурдан даагны уралдаанд хөтөлсөн. 3 дээр Аранга аймгийн төвшрүүлэг сумын аймгийн алдарт бай Цэндээвшин утга хоёрын одоо хурдан хаяр дааг. 4 дээр Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Иштержин өсгөрийн сартай хар дааг гэсэн. За ингээд энэ 4 дааг Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын хангаан архины тахилгын наадмын хурдан даагны уралдааныг хөтөж уралдаж байгаа шүү. За өнөөдрийн баяр наадамд Өвөр ханга аймгийн Сумдуудаас гадна Говь Алтай аймаг, Төв аймаг, Булган аймаг, Аранга аймаг нийтээ 5 аймгийн одоо 15 6 сумын одоо бас хурц хурдан үлгүүд одоо ээж уралдаж байгаа. За 4 даагны хар дээр ширүүхэн даагнууд орж ирсэн дээ. Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Гамболтын од гэрлийн одоо хурдан хаяр дааг 52 дугаар одоо орж ирлээ. Цааталт нь Өвөр ханга аймгийн Зүүнбэсийн хурдан даагны уралдаанд Айргийн 3 дот оржсэн Өвөр ханга аймгийн Өлзий цэмийн уяаж Бомсрынгийн инколдын одоо ногоон даг цаатлаар одоо орж ирлээ. За Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Монгол улсын алдарт уяаж Гардмагнагийн унган адуу Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын засаг даргаар одоо 2020-оос 2024 оны хооронд ажиллаж байсан. За Гамболтын од гэрлийн одоо урдан хаяр дааг одоо энэ 52 дугаарт орж ирсэн. За араас Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Бацаахны одоо урдан хаяр дааг орж ирлээ. Хамгийн араас одоо зүтгэж байгаа харагдаж аргагүй одоо урдан дааг юм байна. За энэ одоо хаяр дааг одоо Өвөр ханга аймгийн Өлзий цэмийн нийслэлийн алдарт уяаж Зануудрын одоо унган адуу. За ингээд өнөөдрийн одоо энэ даагны уралдаан чи үзүүштэй сайхан болох нэ үзэгчтэй. Үзүүрийн 6 дааг холбоотой үзүүштэй сайхан уралдааныг хийсэн ган дөрвөн дураараа газар бөмбөрдөж за гайхуулган сайхан одоо уралдаж байна да. За Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын аймгийн алдарт бай Төмөрч өдрийн Баттуулгын шаргадаг хөнгөн дээрээ за цаатлаар нэвтүүлээд за Гамболтын од гэрлийн одоо хурдан хаяр дааг одоо гарч ирж байна. За ингээд өнгөний 3 дааг гарын даагнуудаас жоохон холдож байгаа юм байна. Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Эрдэнэгийн Бацаахны хаяр дааг хөтөлсөн үзэгчтэй. Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Гамболтын од гэрлийн дааг 2 дээр 3 дээр Өвөр ханга аймгийн Өлзий цэмийн уяаж Бомсрынгийн инколдын ногоон дааг. За ногоон дааг 2025 оны 5 сарын 9-ний өдрөө Өвөр ханга аймгийн Баян өндөр зохион байгуулалт Өвөр ханга аймгийн Баг 3 насны Зүүнбэсийн урдан мөрдийн уралдааны даагны уралдаанд Айргийн 3 дот хурдаас ийм одоо хурдан дааг шүү үзэгчтэй. 3 дээр одоо гараад ирсэн одоо урагшилж байна. За үзүүрээ 2 дааг чинь хөнгө аваад за үзүүштэй уралдааныг гээд хонь холбоод одоо холдох нэ үзэгчтэй. За ингээд хөнгөний 2 дааг Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын Бацаахны одоо урдан хаяр дааг наалтаа. Нийслэлийн алдарт уяа Зануудрын унган адуу. За цаатал Монгол улсын алдарт уяаж Хаян Хэрмагийн Гардмагнагийн унган адуу Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын яач Гамболтын од гэрлийн одоо хурдан хаяр дааг гэсэн. За ингээд энэ 2 даагууд одоо өнөөдрийн баян наадмын хурдан даагны уралдааныг очтойхон хөтөллөө дөө. За арын даагнуудаас улмал одоо холдож байгаа харагдаж байна. За хээр дааг чинь урагшиллаа. За ингээд одоо бас нэг үнэхээр одоо галтайхан ганган уралдааныг гаргаж за тэгээд одоо замын хөвөлдөөгөр одоо нэг зам заагаад харьяаж байгаа харагдаж байна да. За ингээд өнгөний 2 дааг одоо барай одоо төгсөө. За энэхүү эрхэм үзэгчтэй Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын 2025 оны хангаан архины тахилга баян наадмын хурдан дааг барайнд орж ирэхэд Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын угуул Монгол улсын алдарт уяаж Хаян Хэрмагийн Гардмагнагийн унган адуу Өвөр ханга аймгийн Хар өрийн сумын уяаж Гамболтын од гэрлийн одоо урдан хаяр дааг төрүүлэн эрт Монголыг байсгаж байгаа торгон мөчийг одоо үзэгч тааван харж байна. За сартай хаяр дааг энэ жил одоо олон жил хайр дөрөв авах хаа.
За хээр дагуул одоо ингээд төрүүлсэн. За амун үзүүн дээр Өвөрхангай аймгийн Үлзий цүмийн уугууд нийслэлийн алдарт уяач Зануутрын унхан адуу. За Өвөрхангай аймгийн Харуур сүмийн уяач Эрдэнэгэн бат сайхны хээр даг амун үзүүнд одоо урдаллаа. За аргагүй одоо бас үзүүдэрээ жоохон цуцаж орж ирж байна. Араас одоо зүтгэж одоо уралсан дагта аргагүй одоо араас одоо зүтгэж уралсан. За аргийн 3 дээр Өвөрхангай аймгийн Үлзий цүмийн уяач Бомсрангийн инкодын ногоон даг сартаа ногоон даг Өвөрхангай аймгийн зүүн бүсийн уралдаанд аргийн 3 удаа урдалсан даг 3 удаа урдаллаа. За 4 дээр Төмөр Чидрэн Батулга аймгийн алдартын одоо урдан шарга даг одоо урдалсан бол за 5-ын даг одоо дахиад одоо Төмөр Чидрэн Батулгын зээр даг одоо орж ирлээ. 471 дугаартай зээр даг энэ Харуур сүмийн алдартай Цэсмагийн сод хоёрын даг одоо орж ирлээ. Орхон багийн Жамблын халиун даг одоо орж ирлээ. Харуур сүмийн соодлын халиун даг одоо халзан даг одоо орж ирлээ. За ингээд одоо та бүхэндээ хангаа архын тахилгын наадмын урдан даагны уралдааныг хүргэлээ. Сайхан төрүүлээ. Сайхан төрүүлээ. Харангай аймгийн Хотон сумын аймгийн алдарт байж Дүгжрийн алтан цол гэдэг юм байна. Дагныхаа тухай. Энэ эр дага. Монгол улсын маллайс харьмаг навнаг надаа. Манай найз од гэрэл найзан даг. Өнөөдөр 4 адуутай ирлээ дүүнэрийнхаа. 3 төрүүлж нэг наам үзүүллээ. Сайхан байна дүүнэртэйгээ сайхан надч. Нутгийн тахилыг сайхан боллоо дааг төрүүлээ. Сайхан байна, сайхан байна. Нутгийн тахилын манаас одоо 3 жилийн өмнөөс одоо 93 наадамтай морь уралдаг болж ихээсэн. Одоо 3 дахь жилийн зохион байгуулж авсан байна. Сайхан баяртай байна. Тэгээ 3 дахь жилийн наадамдаас даагны төрөө австай хүрэх баяртай. Тэгээ нутгийн зоолондоос сайн сайхан бүхний хүсье өрөөё. За дааг сайхан уралдаж амуу үзүүлээ баяр хүргэё. За баярлалаа. Сэтгэл өндөр байна. Тэгээ энэ Өвөрхангай аймгийн Үлзий цүмийн харьяат Заанууцын унгаа одоога. Тэгээ анх удаа оролдуулаад тэгээд ам үзүүцээс баяртай байна. Энэ Өвөрхангай аймгийн Үлзийчийн Бомсрангийн инк болтын дааг байгаа. Төөрөөр жамжаагүй. Тэдний унган дааг. Энэ жилийн хэд хурлаа? Энэ жилийн баян өндрийн бүст амуу үзүүлсэн. Амуу үзүүлсэн. Шарга даг өнөөдөр сайхан харагдлаа. Баяр хүргэё. Баярлалаа. Сайхан байна. Энэ тулгаахын унгаа одоо. Тэгээ энэ жил одоо 3 мордод 3 орж шин. 3 удаа харагдлаа. Энэ Өвөрхангай аймгийн Харан сумын унгаа. За баярлалаа. Энэ манай унгаа одоо гоо толгоо тавьж байна. Би хүүхэд байгаа идвэж орлоод энэ анхны юу байна одоо аргийн тавар орлоо. Сайхан байна хаа. Энэ сайхан ангаа харихнаа хангаа тахилгын ёстой сайхан оролцож байна. Тэгээд цааш тий ажиллаа эрсдэлнэ. Өдөрт дамжиж төсөё. За энэхүү Өвөрхангай аймгийн Харуур сумын хангаа архины тахилга баяр наадмын хурдан даагны уралдаан бас үзүүчтэй сонирхолтой болж өндөрлөж байна. За ингээд даагны уралдаан төрүүлж яригдсан төмөнхүүдийн цолыг дууцсны дараагаар бай чиглэлнүүдээ гардуулж байна. За даагны уралдааныг Өвөрхангай аймгийн Үлзий цүмийн гуул нийслэлийн алдарт уяач Creative Mongolia хариуцлагатай өсөг компани ерөнхий захирал Занууцар одоо бас ивент итгэж одоо зохион байгуулсан. За ингээд одоо бас төрүүлсэн даагийг мөн моциклоор за амуу үзүү аргийн 3 4 5 удаа хурдалсан одоо даагнуудыг өргөмжлөл медаль мөнгөн шагналаар одоо шагнаж урамшуулсан юм аа. За Өвөрхангай аймгийн Харуур сүмийн хангаа архины тахилга баяр наадмын хөндөсний үхэн барилдааны тоймыг одоо үзэгч та бүхэндээ хүргэж байна. За хангаа архины тахилга баяр наадмын хүрээнд хүчит 32 бүх зодоглон барилдсан. За аймгийн цолтой болон сумын цолтой залуу хөгчид одоо барилдсан 32 бүх зодоглон барилдаж эхнээсээ энд зүүхэн өрсөлдөөнтэй олон сайхан барилдаануудаар үзэгч олон түмнийг та цэнгүүж байлаа. За Өвөрхангай аймгийн Харуур сүм бол одоо эртнээсээ хүчтэнгийн үлгийн нутаг. За энэ нутгаас хөндөсний үхий спортын төрөлд улас аймгийн болон олон одоо шилдэг хөгчүүд төрөн гарсан мөн их спортын төрөлд бол энэ нутгаас төв дэлхийн одоо хаврагууд олноор төрөн гарсан яахан аргагүй бүхий спортын төрлөөр улас Монголд алдартай нутаг үлээ. За хангаа архины тахилга баяр наадмыг жилээс жилд одоо бас олон хөгчүүд зорж ирж одоо барилддаг хангаа архинд одоо бас мөргөж өөрсдөө бас даатгадаг. За тухайн одоо жилдээ Өвөрхангай аймгийн Харуур сүмийн хангаа архины тахилга баяр наадамд амжилттай барилдсан хөгчүүд одоо бас тэр жилдээ амжилтаа ахиулж улсын цол болон аймгийн цол одоо хүрддэг. За цолоо одоо ахиулдаг гэд ийм сайхан утга агуулгын дагуу хангаа архины тахилга баяр наадамд бас газар газрын нутгийн олон сайхан одоо хүчтэнгүүд ирж зодоглон барилддаг араас энэ одоо баяр наадам болвол онцлогтой одоо баяр наадам болдог юм аа. За ингээд Өвөрхангай аймгийн Харуур сүмийн хангаа архины тахилга баяр наадмын үндэсний үхийн барилдаанд нийт одоо 32 бүх
цодглон барилснаас за Өвөрангай аймгийн Хар өрийн сумын угуул за аймгийн Хурц Арслан Наранбаатар төрүүлж за Өвөрангай аймгийн Хар өрийн сумын угуул Өмнөг аймгийн 3 дэс сумын Харьяат аймгийн зам Баянсөх үзүүрлэж за сумын зан Отхон сумын зан Сундуу жамбнаар ихшүүхт одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд хангаа архины тахилга уян наадмын үндэсний өвхийн ивент итгэгчээр уран шилэн хийс хариуцлагатай үзээд компани ерөнхий захирал одоо за оргил олонний хүрээ хариуцлагатай үзээд компани ерөнхий захирал Ганбаатар нар одоо бас ажилласан байгаа гэдгийг хэлгээд таатай байна. За ингээд хангаа архины тахилга уян наадмын үндэсний өвхийн барилдаанд төрөөж үзүүрлэж ихшүүхт одоо шалгарсан мөхчүүдийн байшаглалыг гардуулан өгч баяр хүргэж байна. Сайхан төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. Өдөр хайрхан нэмэн сайхан барилдаа үнэхээр сайхан болж байна. Зоолоо ихтэй сайхан боллоо. Тэгээ сайхан төрүүлсэндээ баяртай байна. За өмнө одоо яаж барьжсэн? Өмнө бас төрүүлж бас төрүүлсэ бэ. Тэ сайхан. Нутгийнхаа уул бас ирээ мөрөө сайхан барилдах сайхан байна. Өнөөдөр бас нутгийн тахилга таархны одоо бас тахилга болоод эсрэг баяр наадмаас өргөн дэлгэр болж байна. За энэ сайхан наадмынхаа сэтгэлээс одоо оваалцахгүй. За жил бүр манай сум манай хангаа хайрхныг тахилгаа хийдгээ. Энэ жил одоо бас шинийн зуны ихэнх сарын шинийн 9-ний бэлэгт сайн өдөр нийт харанчуудынхаа бас ажил хөдөлмөрийг хүсэл зоригийг итгэл үнэмшлийг даатгаад бид бүхэн одоо энэ хайрхандаа Эрдэнэзүү хийд болон шахын хийдийн лам нартайгаа бас бүгдээ даатгаад номоо хурлаа. Тэгээд мөн үргэлжлээд ингээд хангаа хайрхныгаа тахил зориулсан энэ бисрэг наадмаа хийгээд ингээд амжилттай зохион байгуулагдаж дуусч байна. За тэгээд одоо бас энэ сайхан тахилгын үйл ажиллагаа баяр наадмын зохион байгуулахад одоо бас мэдээж Харан сумын төрийн байгууллагууд тийм ээ. За тэгээд одоо бас энэ нутгаан гэсэн сэтгэлтэй бас олон хүмүүс одоо хамтран ажилласан байгаа. Тэр хүмүүстээ бас одоо удирдлагууд бас талархал төвшүүлэхгүй тийм. Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурал болон засаг даргын хамгийн газраас энэ удаагийн тахилгаа бас зохион байгууллаа. Тэгээ хамтарч ивент итгэж оролцсон дэмжиж ажилласан нутгийн бизнесмэнүүд болон нутгийн бас уяач нар манай хамтар тэмдэрч ажиллалаа. За тэгээд зэрэглэх ОЧХ компани ерөнхий захирал Гард Магна, за Креатив Монголио хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал Занбазар, за 100 апартмент ерөнхий захирал Миндбаяр, за уран шилэн хийц хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал Д Лодо, за оргил олонний хүрээ хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал ерөнхий захирал Ганбаатар, за мөн манай Харан сумын бас тариаланчдын холбоо маань ингээ хамтарч ивент итгэж энэхүү бисрэг наадмыг бас хийлээ. Тэгээд энэ ивент итгэжтэй бүгдээрэнд нь баярлалаа. Та бүгдийн ажилд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид бүхэн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээрээ Өвөрангай аймгийн Хар өрийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг дарга түүний тамгын газар за нутаг орноо гэсэн сэтгэлдээ олон хүмүүс удаа хамтран зохион байгуулсан Өвөрангай аймгийн Хар өрийн сумын хангаа архины тахилга баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгийг одоо хүргэлээ. За энэхүү нэвтрүүлгийг одоо бэлтгэж та бүхний хүртэөлөхөд бид бүхэнтэй хамтран ажилласан за Хар өрийн сумын удирдлагууд болон за баяр наадмыг зохион байгуулах комиссийнхондоо талархал төвшүүлье. За нийт одоо Хар өрөнчүүд та бүхнийг хангаа хайрхан өнөм өнөхөд одоо ивэж явах болтгой гэсэн өрөөлөөр энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Ингээ нэвтрүүлэгт хамтаас үзэгч та бүхэнд баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай.